бодит үйл явдлаас ургасан гэхээс нэгдүгээр алдармт ажил хэлний нэр хүнд. Энэ бол та нарт өдөр тутам тохиолдож байдаг. За яг гэвэл за гайгүй шиг бол иргэний хэрэгээр явцдаг, гайтай бол өдөрт орон өдөрх гэд хэрэгээр эрүүг хэрэгээр явцдаг нэг юм бэрхшээл байдаг. Манай сэтгүүлч нар. За энэ талаар бид тойрсон нэг кейс авсан. За хоёр дахь кейс нь бол одоо сая 5 өдөр үргэлжилсэн шүүх хуралдааны ажиллагаа. Өөрөөр хэлбэл ганц сүх нарын хэрэг. Тэд бол тохиолдол гэж тодорхой бичээгүй. А яагаад гэвэл энийг тойрсон ямар асуудал байна? За гэхдээ энд нэг анхааруулах юм байна. Би нөгөө шүүгч гэдэг албан тушаалыг хашаагүй байгаа учраас нэлээд задгаар нээлттэй яригдах баг. А гэхдээ та нар миний энэ үгийг нөгөө баяр төлж юм байна шүү, дээж өгөх шүүгч ассан байсан юм ба одоо доктор юм ба ингэ хэлсэн гэдэг ишгэл болгоч юу. Энэ тасалгаандаа үлдээцгээе. Тэгвэл нээлттэй ярина. Яг амлалтыг өгөө. За та нар нэг юм мэдэх гэж янз бүрээр асуугаад байна. Шүүгчнээс ч асуулаа, шүүгчнэр хатуу штэ. А хэрвээ би шүүгч байсан бол энийг хариулахгүй. Өнөөдөр бол энийг тойрсон тэр хоёр дахь кейсийн асуудал. Ингээ буруу хэсэгтэй цаг их явж байна. Гэхдээ аль болохоор бид нэр энийг энэ ихний юм гарсан. За. Тэгэхээр бид энэ ямар нэгэн үйл ажиллагаа явуулахдаа одоо би нэг эрхцүүд төрийг бид энэ шинэ үндсэн хуулиар байгуулж байгаа учраас энэ эрхцүүд төрийн хүрээнд дор хямдбайчаас ажиллана. Төрийн өндөр албан тушаалтанд ажиллана. Жирийн нэгэн дугаар хорооны дорж ажиллана. А энэ дунд бид нэр хөвж байгаа учраас та нөхөд мөн их сурвалж хүрээ хязгаарын дотор ажиллана. Тийм ээ? Тэгэхээр өнөөдөр шүүхийн тод нээлттэй байдлыг хангахын тулд та нар ямар зэвсэг байх вэ? Та нарт ямар эрх мэдэл олгохын, ямар үүрэг олгохын гэдэг чинь энэ эрх зүй их сурвалж байна. Энэ хэдэл байна. За энэ дээр нэг нэмэх юм бол 2008 он шүүхийн ерөнхий зөвлөлийн дараа улсын дэд шүүхийн ерөнхий шүүгч баталсан нэг хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллах журам байгаа. Гэхдээ энд оруулаагүй. Яагаад энд оруулаагүй юм бэ гэхээр тэр нэлээд хатуу. Өөрөөр хэлбэл та нар нэлээд хэдэн дарга нарын гар дамжиж зөвшөөрөл авч цохол авчиж орох хэрэгтэй болж байгаа. А тэрийг бид эвдсэн. Тэр журмын чи өнөөдөр хүчин төгөлдөр байгаа чи эвдэд нээлттэй болох замгийн тод жишээ бол манай шүүх бүрэлдэхүүн ганц сүх нарын хэргийг нээлттэй хийжлээ. А ийм учраас одоо бид яах вэ гэхээр харин энэ анализ кейсүүдээр дүгнэлт хийгээд шинэ журам баталнаа. Ямар хэмжээтэй вэ? Гэхдээ олон улсын жишээлүүд өгүүлнэ. За эндээс би зөвхөн шүүхийн тухай хууль гэхэд 8 дугаар зүйл гэхэд та нар зөвхөн цаг хэмнэх үднээс өөрөө үцэцгээ гэрээ. 8 бол шүүхийн тод нээлттэй байдлыг хангана гэсэн гол зарчим явж байгаа. Тийм ээ? А 38 дугаар зүйл гэхлээр нөгөө мэдээлэл өгөх эрхүүд нь явж байгаа. Шүүгчийн эрх зүйн байдлын хууль гэхлээр ингээд бүгд нөгөө юуг нь олон нийтэд мэдүүлэх гэдэг чиглэлүүдийг энд өгсөн. А шүүхийн ерөнхий зөвлөлийн барьж байгаа бодлого бол хаваалаар хориглоогүй болгоны нээлттэй болгоё гэсэн өргөө хүрээнд явж байгаа шүү. А бидэнд олгогдсон эрх зүйн баримтч энэ. За тийм учраас за шүүхийн захирааны хууль гэхэд ингээл явж байгаа. За хэвлэл мэдээллийн эрхчлөлийн хууль та нар чи одоо нөгөө засчны морь нөгөө усгүй гэдэг шиг л болсон шүү дээ. Томол ярьцгаагаад байдаг. Хууль нь ерөөсөө эхний энэ 98 онд баталсан хууль чинь маш жижиг хууль шүү дээ. Хамгийн богинохон хууль чинь хэвлэл мэдээллийн хууль байгаа. Хэвлэлийн эрхчлөлийн хуулийг батална гэдэг би л 2 удаа ажлын хэсэгт орсон. Одоо ер нь байдгүй. Сүүлдээ тэр нь 3 болоо 3 нэгчгүй болоод явж байгаа. Ийм консул байгуулна гэлээсэн сүүлдээ албан бусаар байгуулсан ч биш үү, тийм ээ? Энэ зовлон би бүр их олон жилийн өмнөөс мэднэ л дээ. За тэгээд мэдээлэл тод байдал ба мэдээлэл авах хэрэгтэй. Энэ дээр бол шүүхийн үйл ажиллагааны тод нээлттэй гэсэн анхны концепцийг энд оруулаад өгсөн шүү дээ. Тэгээд шүүхийн багц хувьд төлөвлөлт гаргаад өгсөн юм байна. Энийг та нар өөрсдөө ер нь цаг зав гаргаад уншичаарай. Тийм. Одоо энийг ярина гэвэл биднэрт боломжгүй. Цаг. Энэ яагаад явахгүй? Манай залбаа байна уу? Манай хүмүүс байна уу? Эрдэс сүрэнаш залбаа цэгийг хөдлөхгүй болчихлоо шүү дээ. Бацаад тийм. Тэгээд яваад байна уу? Үгүй. Бацаа. За дараагийн нэг асуудал бол энэ их том хөтөлбөр. Бүр 2016 он хүртэл манай зарим хөтөлбөрүүд бүр 20 он хүртэл хөтөлбөр боловсруулсан шүү дээ. Шүүхийн ерөнхий зөвлөл 3 жилийн хугацаанд ажиллаад цаашаа
цаана дахин сонгогдох одоо энэ их жилийн хугацаа дуусна. Дараагийн сонгогдох шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн хийх ажлыг бэлдэж өгч байгаа бодлогыг тодорхойлж өгөхийн тулд стратеги төлөвлөгөө баталсан нийтдээ 5 төлөвлөгөө хөтөлбөр байгаа. За зарим нь 20 он хүртэл, зарим нь 15, 16. Манай шүүх боолны хөтөлбөр бол юу байгаа? 16 он хүртэл хэрэгжих хөтөлбөр. За энэ хөтөлбөрийг манайхан бас нэг хувьлаад өгчмөр юм байна. Нэг одоо тарааж өгсөн юм аа. Та нар бас байсан байгааг улсад байгаа. Ерөөсөө 3 зорилготой. Энэ 3 зорилго бол яг үгээр шүүхийн үйлчлэгийг ил тод болгоё. Шүүгч одоо шийдвэр гаргадаг төвшөнд байхдаа ерөөсөө энэ чинь мөн чанар нь үйлчлэх юм байна гэдгийг одоо шүүхийн захиргааны хүмүүстээ ойлгуулж байна. Та нар шүүх эрх мэдэл гэдэг том одоо 3 дахь засаглалын эрх мэдлийг атгаж байгаа ч гэсэн та нарын энэ үйл ажиллагаа чинь үйлчлэгээ шүү гэдэг энэ зорилтыг одоо дэвшүүлэн тавьсан. Дараагийн нэг асуудал бол энэ шүүхийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоё. Олон нийтийн хяналт, та нарын хяналт, та нар олон нийтэд ороод явчихна. Тэгээ иргэдийн хяналт, дугаар орооны доржийн хяналт, иргэдийн төлөөлөгчөөр шүүгэл тавих хяналт гэх энэ хяналтыг бий болгоё. За дараагийн асуудал нь шүүхэд итгэлийг дээшлүүлнэ. Энэ бол маш том концепц. Ерөөсөө энэ 3 хийцэн байхад шүүхийн үйл ажиллагаа өөрөө бодлогынхаа эдил тод болж чадна. Ил тод байж л энэ зорилго хэрэгжинэ. Гэсэн юм бодлогыг бид 16 он хүртэл хэрэгж юу яа хөтөлбөрийн хэмжээнд гаргаад тавьчихсан. За тэгээ энэний тулд бид нэг ийм хэдхэн юм хийж байгаа. Дээс нэвтрүүл та нар мэдчихэж байгаа. Энэ ерөн шүүгч одоо 80 одоо 87 жил болж байгуулагдаад хэвлэл мэдээллийн алба, хэвлэл мэдээллийн төлөөлөгч, за сүүлдээ бүр хилтэс гэдэг юм огтоос байгаагүй. Ерөөсөө энэ олон жилийн туш шүүх өстө мөрөөрөл явж байсан. Улсын дээд шүүхийн дэргэд хэвлэл мэдээллийн алба байгуулагдаад одоо нэг 8 жил, 8-9 жилдээ ороод явж байгаа. Тэр нь ганц орон тоотой. Одоо хилтэс болж ирсэн. Яг нийгмийнхээ өвчлөөр энэ юм өргөжж байна. За тэгээ манайх энэ анх алба гэж байгуулаа 1 хүнтэй 3 хүнтэй гэж байгуулж байхдаа бид өнөөдөр телевизийн 34 бие даасан дэс нэвтрүүлэг, цоол нэвтрүүлэг бий болгоцсон. За энийг та нар манай вебсайт руу ороод YouTube дээр бид энийг байрлуулсан байна. За энийг үзэх юм бол ерөөсөө шүүхийн үйл ажиллагааны шүүн таслага ажил, тэгээ шүүгчийн төвчхүү гэдэг сэдвч хүртэл хүндсэн. Яагаад шүүгчийн төвчхүү гэдэг чинь шүүгч хүн өөрөө дотоод итгэл бий өнөө хувийн хараа тус байдлаараа яаж байх ёстой бэ гэдэг. Тэгэхээр сонин сэдвүүдээр ерөнхийдөө 34 цорол нэвтрүүлэг байгаа. Энийг та нар YouTube-дээрээс үзэж болно, манайхаас хуулбарлаад авч болно. За штарт энэ сүүлийн үед нөгөө хамгийн дээд тал нэг 20 секунд хэмжээтэй. Эхлээд нэг захиалга тэрээр хийж үзсэн. Тэгээд тэр нь үн цэг ихтэй юм байна. Сүүлдээ одоо өөрснөө нөгөө янз бүрийн мэрэгших тэгээд одоо манай тэр золбоог зарлаа голцоо хийж байгаа. За нээлттэй шүүх хөвлийн багварл энд бид ач холбогдол өгч байгаа. Ач холбогдол өгөхдөө бид та нарыг ирүүлээд цаг нарыг чинь одоо хэдэн цаг сонжруулаад ерөн шүүхийн жоох удаа ярих юмыг жоох удаа тийм дуртай. А гэхдээ бид 30 минутанд хэвлэлийн багварлаа хийж чадчихаа. 10 минутээс мэдээ өгч байгаа. Мэдээ өгөхдөө бид та нарт ярихгүй байгаа. А хамгийн гол нь зарим ирдэг улсууд мэдж байгаа. Бид метрол ангид харааж өгч байгаа. Тэгэхээр та нар тэд олон нийтэд мэдээлэхэд алдаа одоо буруу зөрүү юм хийчих вэ гэж ерөөсөө санаа зовлтгүй болсон. А хөтөлбөр нь бол жилийн өмнөөс гарч байгаа. Лондонд дараа ерөнхий зөвлөлийн дараагаар батлуулаад бид сэдвээ 12 жилд 12 хийхээр гаргасан. Энэ бол манайд олон нийтийг мэдээллийг холдон шуурхаа өгд одоо төсөн мөнгө багтаа газар бол нэг юм арга хэрэгжилж байгаа. Энэ бол та нарын хүчээр бий болж байгаа шүү. Энд бол бүр та нарт талархлаа гэж хэлмээр байгаа. Тогтмол 32 байгууллага 30-аад байгууллага ирж байгаа. Энд их баярлж байгаа, талархаж байгаа. За шүүхийн мэрэгсэн сэтгүүлч бэлдэх сургалт гэдэг их том юм гаргаж байгаа. Гэхдээ энд бид нэг л маргаарч байгаа. Би та энийг сургалт гэдэг нэрээр нэг юмыг хоосон хий өнгөрөөч мөр байна. Одоо Монголын энэ юу нэр хүнд бүхий яг тэр зангилаа гал дээр нь ажиллаж байгаа тэр мэрэгчлэтгүүдийг өрөөлж бодож байгаа. Тэрнээс эрдэмтэн докторуудын цуглуулын үйл зөндөл байгаа. А гэхдээ өнөөдөр яг тэр байр суурьнд байгаа хуульчдыг бид урьж байгаа. А эдгээр хүндэтгэлтэй ирж байгаа. Энэ хүндэтгэлтэй ирж байгаагийн нэг юм бол шүүхийн шинжилгээ дэмжиж гэж бодож байгаа. Хоёр дахь асуудал нь бол хэвлэл мэдээллийн ихэндээ та нарт үнэн зөв мэдээлэл өгье. Нэг оюуны санд хөрөнгө оруулж ирсэн байдлаар хүмүүс хандж байгаа байна. Бид тэгж ойлгож байгаа. За энийг бол за одоо үйл ажиллагааны чиглэл ердөө л энийг.
Ердөө л ингэж одоо энэ тийм урагшилчлаад байна яа. Эдгээр ажилтгүй юм уу? Одоо урагшаа явуулсан бүгд. Оо яа. Энд чи ямар ч юм. Өөр энэ юу тавьчихгүй байсан. За урагшлуулах. Маац ч одоо миний яаж. За. Ойд уу? Чиглэл. За энэ чиглэл бол бидний нэг орсын яг үйл ажиллагааны баримтлах зарчим юм. За нээлттэй бай. Ил тод бай. Тогтмол мэдээлж байна. Тогтмол гэдэг үйл ажиллагаа. Тэгэхээр нэг юм мэдээлж бол баахан сенсац нэгдэж чимээгүй байхгүй бодлого барья. Цахим хуудастай бай. Намайг энэ ажлыг авч байгаа та нар өнөмшөхгүй дээ. Ерөөсөө манай бүх Монгол улсын нийт шүүхэд вебсайттай мөртлөө зарим нөгөө толгой юмд авцаад олон өнгөнгөө нутаг шүтдэг уулынхаа зураг тавиад дээр нь шүүхийн байшингаа тавиад хамт олонныхоо зураг тавиад нөгөө ачааллаад ахаар гэсэн нөгөөх орчир болтгоо. Бас уг нэг нээгээд нөгөө үүрэг өгсөн чинь нээсэн. Тэгээд дээр нь яаж юм гэхээр нөгөө хамгийн их ачаалтаа нөгөө дүүргийн шүүгүүд маань вебсайтаа мэдээ шин мэдээ оруулахгүй 2 сар болцсон юм байж ивэл яах вэ гэх юм. Тийм л байж эхэлж ирсэн. Тийм. Тэгээд нөгөөх нь бүр айл ампсын бичсэн. Одоо бол манайхан биш дээ мэдээгээ гүйцэж харахаа байцсан. Та нар шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээг харах. Гүйцэж харахгүй. Амжиж л уншихгүй бол нөгөөх нь далд орчих гэдэг болцсон. За шийдвэрийг олон нийтэд мэдээлэхээр өнөөдөр 180 мянган шийдвэр болж вебсайтд 2005 оноос хойш хийж чадсан. За энд бол сөрөг асуудал үүсэж байгаа. Дугаар гарааны иргэн гомдол гаргаж байна. Хүний эрхийн комиссд хандан, олон улсын юунд хандан миний гэр бүл цуцалсан шийдвэрийг та нар оруулахдаа яа тий оруулсан чи юу би юу гэх мэт боо асуудал үүсэж байгаа. Гэхдээ бид энд зөрөгтэй шийдвэрээ ил тод болгоод тавьсан шүү. Энэ бол бас зөрөгтэй алхам хийж байгаа. Олон сайн өгдүүлж байгаа. Гэхдээ дийлэнх хандлага тэртээ дөрвөө шүүхийн багц соёлд ил тод нээлттэй бай гэдэг хэлсэн. Тэрийгэ бариад бид зөрөгтэй ажиллаж байгаа. За шийдвэрийг олон нийтэд мэдээлж байгаа. Тодорхой одоо олонний анхаарал татсан шийдвэрүүд энэ арай төлхөө одоо бүр хэвлэлийн баг хурал дээр нэмэлт мэдээллийн хувьд бол авчраа дүүргүүдээс нөгөө тамгын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтныг авчраа бид сольж бас нэг ажил хийж үзье. Тэгээд тэр маань бидний шаардлага хангахгүй нөгөө олон камер харчихлаараа ярьж муураад сүүлдээ юусоо ялаа суур юм хэлж чадхаа байгаад энэ. Тэгэхээр бид бас би одоо миний нэг бодоод байгаа юм. Бид бол үйл ажиллагаа маш хурдан явж хийж болж байна бид. Эндөө хурдтай явж байна. Одоо жоохон саарамжуулаад хүн маань гүйцэхэ байж байгаа байхгүй юу? Хүмүүс маань гүйцэхэ. Дээр маань гүйцэхэ байж байгаа. Хүмүүс маань гүйцэхэ байж байгаа. Жоохон торомслоо. Гэхдээ урагшлын жоохон одоо эргээд юмаа бодцгоё. Эргээд дүгнцгээе, тийм ээ? Тэгээд нэг юу болж яаг гэж жоохон амьсгаагүй урагшлцны бас асуудал бэрхшээл гарч ирж байгаа. За дараагийн асуудал бол яг нууцад хамаарагдахгүйс бусдыг бол нийтэд мэдээлэл хийж байгаа. Би гэхдээ яагаад нууц гэдэг нөгөө хууль мөл ярихгүй юм гэхээр хуулиар нууцгаар хэлцсэн юмыг нууцлахаасаа гадна тухайн хэргийн оролцогч нар би нэг одоо миний нууцын асуудал гэвэл бид тэрийг бас ил болохгүй ийм бодлого барьж байгаа. Аль биесээр бичгээд аваад төсөлтийн бичгээр аваад тэгээд шүүхэд шийдвэрийг тавихгүй байгаа. Жишээлбэл гэр бүл цуцлсан гол шалтгаан шүүх асууж штэ яагаад цуцлж байгаа? Яагаад чи энэ гэр бүлийг цуцлах гэдэг юм гэвэл тэр хүн өөрчлөлтөө байж болно штэ. Тодорхой нэг шалтгаан. Өөр хүүхэд гаргадаггүй байж болно штэ. Тэрийг бид энд тавьж яах юм? Гэдэг асуудал бас ерөөдөө чимээгүй бас сэмсэмхий хийгдэж байгаа. Гэхдээ нэгдсэн бодлого бол шүүхийн шийдвэрийг ил тод болгоё. За энэ ил тод болгоё гэхлээр одоо өнөөдөр өдөрт 8-аас 10 мянган орж байна. Зарим өдөр 19 мянган орсон тохиолдол байдаг. Энэ яаж юм гэхлээр ерөөсөө энэ сайт руу ингэж төрийн байгууллагын нэг сайт руу өдөрт 10 мянган орж байгаа тийм юу байхгүй шүү. Хандлтууд байхгүй. Тэгэхээр энэ шийдвэрийн асуудал бол зарим нь яг сонирхдаг байх. Тэр битгийл зарим усуд хэлж байгаа ш. Та нарын нэрвээ хэргийн шийдвэр тавиад байх маа. Эндээс ч хүмүүс бараг сургууль курс сураад байгаа биш үү? Тусгай улсууд бүр ингэ үзээд яаж хулгайлт яад ингээд
гэсэн асуудал хүртэл ярьж байгаа. Гэхдээ бид нар ямар ч үсэн нээлттэй хэлхад болгочлоо. Яг юм төгөлдөрчих хэрэг бид жишээлбэл зээлийн гэрээний маргааны шийдэж байгаа хэсэг тийм ээ. Нөгөө онц ностой хүнд хэрэгүүд шийдэж байгаа гэр бүлийн хүчирхийллийн хэрэг энэ чинь ерөнхийдөө англиад одоо нөгөө дооч гэдгийг болиулаад нууцлаад компани нэрийг бичгээ болиод шүүгч нарын нэрийг бичгээ болиод тийм ээ. Ерөөсөө шийдвэр ямар тохиолдолд кейс нь гарцсан шүүх яаж шийддэг гэдгийг харуулах хандлага руу ер нь явах зүг байх гэсэн бодлого одоо гарч ирж байгаа. Одоохондоо өнгөөр нь явж байгаа бид нар. За англи бол ердөө хоёр. Шүүн таслах ажил юм. Яг энэ англи за энэ статистик нөгөө тайлан гэж явж байгаа. Дараа нь босод мэдээлэл ингээд орчихно. Энийг бид ингэж ангилж үзэж байгаа. За олон нийтийн мэдээлэл хангах ажиллагаа бол ерөөсөө энэ хэд байгаа юм. За энийг орхичих. Жам зарим юм харсан явж. За одоо кейс руу гаръя. Цаг багаа. За амьдрал чинь байхгүй шүү зүгээр зохиолсон нэр. Гэхдээ энэ үйл явдал бодит би эцэст нь зангилааг нэг. За энэ гайлын бацаагч доохтой зарим нь сонссон уу? Доохтой гэж бичсэн. Нөгөө эмэгтэй бол одоо чөлөө аваад сэлэн аймгаас хурч ирээд тэр эмэгтэй бол их царайлаг сайхан маш гоё эмэгтэй гэж байна. Бараг мис 10 жил энтертэй мист шалгарч ирсэн гэж. За ингээд доохтой гэж бичлээ нөгөөч чинь сони эрхлэгч дээр ирсэн. Бүр сэлэнгээс одоо ажилласаа чөлөө аваад хайсаар сониндор очиж эрхлэгч дээр орсон. За ингээд танаа тэр их бас их тийм дөлгөө одоо тийм ууртаа уцаартай гал ороогүй гэж байна. Дөлгөө хөвгөн гэж байна. Тэгээ ороод за та нар намайг ингэж чи одоо ингээд залруулж би доох бол байхгүй гэсэн. Чи юугаар нотолж байгаа юм? Чи бие үнэлдэг хүн нөгөө доохоосоо гадна мэдээ хэлсэн гэж байгаа. Чи бие үнэлдэг хүн хэдэр над бас үнэлэх нь чамтай ярих байхгүй гэсэн. Хөөгөр гарцсан. За нөгөө ч бүр аргаа бараад төлбөр мөн бас муутай. Тэг хүчрхийлээс үндэсний төв дээр очисон. Тэнд үнгүй зөвлөгөө өгдөг штеп. Тэгээ тэр бүлэгч дээр очиод хэлсэн зовлонгоо. Үгүй чи тэн дээр хоос очиод яаж чамаа ерөөсөө хинч хүлээж байгаа. Хоёлаа доохын төв явнаа. Жишээ цаас ураад очиж шал өөр болноо. Тэгээ нөгөөх тийм зөвлөгөө өгөөд агуулад шинжилгээс өрчөнгөөгөө гарсан. Нөгөө байраад очисон. Очисон ч хэлсэн. За хөлөө өрх тэр газар үт юм бол яв. Чамд энэ юу яахгүй мэдээллийн нууцыг хэлэхгүй. Энэ бол миний сэтгүүлч хүний ёс зүй. Би мэдээлэл хэлэхгүй. Та анаас юм авсан хийсэн гэдэг асуу штэ. Тэгээ гаргацсан. За ингээд цагдаагийн байгууллагад гонол гаргасан. За асуулт. Эгэ их зөрчигдсөн үү? Та нар юу гэж бодож байна? Эсрэг саналтай хүн байна уу? Байхгүй. За сонины эрхлэгч Огийн буруутай үйл ажиллагаа байна уу? Ямар буруутай үйл ажиллагаа? Мэдээ өчгөд баг мэдээчгүй байхгүй юу? Сонин л гарах зөв өөрөөр хариуцдаг сонигаар энэ би яагаад кейс дээр эрхлэгч гэж хэлсэн? Доохтой гэсэн байгаад имиж биеэ хүнэлдэг гэдэг өөрөө ер нь доохтой байсан ч гэсэн хүний өвчний төвч нууц ч гэдэг бол бичихгүй шүү дээ. Ямар ч өвчтэй. Тэгэхээр энэ ажиллагаа нь шүү дээ. За тэгвэл та нар буруутай гэж үзсэн. Ямар алтай? Мэргэжлийн үү, ёс зүйн үү энэ ч бас ёс зүйн хувьд надаас шууд хүний нийс төлөвлөгөө халдсан гэдэг нь нэгжил ёс зүйн айлын зөвшөөрсөн байна. Сэтгүүлчд их өөр болсон юм байна. За яг зөв. Мэргэжлийн ч алдаа, ёс зүйн ч алдаа, тийм ээ? Бүр нэр яриулахын ёсны алдаа. Бүр ингээд бүх ингээд сэтгүүлч ёс зүй байдаг бол тэрний алдаа. Ерөөсөө хувь хүний хувьд хүн болгонд байдаг ёс зүй алдаа гэдэг. Энэ хүний бүх ингээд юм бүрдсэн тийм үү? За тэгэхээр энэ харьяалал нь юу юм? За бодлого эрүүгээ хэлсэн. Асуулт байна шүү дээ. Эрүүгээ хэрэг юм уу, эргэний хэрэг аль нь таамаарх юм? Тэгээ хандхаасаа хэрэг болохгүй. Та нар энийг аягүй сайн анхаараарай. Эрүүгээ хэрэг түрүү оноо хичээлүүд үзсэн шүү дээ. Эрүүгээ хэрэг
иргэний хэрэг, захиргааны хэргийн онцлог би та бүхэнд энийг ойлгуулахын тулд дандаа нөгөө багш нарт ямар сэдв өгсөн бэ гэхээр дандаа үйл ажиллагааны онцлог, тийм онцлогуудаар өгсөн. Тэгэхээр энэ хэргийн хувьд тэгэхээр хүний нэр төр алдар хүнд ажил хэргийн нэр хүндийн асуудал гэдэг бол эрүүгээр ч явдаг, иргэнээр ч явдаг. Хариаллын хувьд ямар вэ? Захиргаагаар л явахгүй шүү дээ. Тийм багаач? Тийм онцлогтой. Тийм учраас нэр төр алдар хүнд ажил хэргийн нэр хүнд гэдэг асуудал бол ерөөсөө эрүү иргэн. За эрүү гэдэг асуудал бол бүр эрт үед их засаг хуулиндч энэ эрүүгийн хүний нэр төрийн асуудал хуулиар хамгаалагдсан. Тухайн үеийнхаа хэрэгжилж байсан хэм хэмжээгээр хамгаалагдчихсан. Жишээлбэл одоо хаад ноёдыг бодлого бүтгүүл одоо 9981 бодоо хар зардыг одоо нэр төрд нь халдаж худал гүтгэлэг тараавал түүнийг 5 бодоорч гэдэг юм уу гэдэг. Ингээд бүр одоо зэрэглэлээр нь торох явж исэн байхгүй. Тэгэхэд 2004 онд нэр төр алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг утаасан гэдэг энэ асуудлын гэм хорой хохирлыг одоо мөнгөөр арилга гэсэн хуулийн заалт иргэний хуулинд ороод ирсэн. А яг тэр үед манай сэтгүүлч та нар санаж авал намайг сарвчин гэж хэлээд өгөөч би мөнгө олж авъя гэсэн нийтлэл гаргаж ирсэн. Бүр сэтгүүлч. Тэгэхээр тэр бол яаж юм гэхээр нөгөө үүх түүх нэр хугарахаар яс суух гэдэг Монгол хүний бүр ингээд ардын бүр уламжлал улсын ёсон хэм хэмжээ энэ төр тухайн сэтгүүлч бол мэдтггүй л байсан юм уу? Мэдтггүй болоод ил бүр гарч ирсэн. А гэтэл энэ чинь 2004 онд орж ирсэн. А тэрний өмнөх иргэний хуулинд мөнгөөр илэрхийлэх арга байгаагүй. Гэхдээ тасарсан байсан байхгүй юу? Өмнөх хуулинд байгаагүй. 2004 оноос хойш эдийн бус гэм хорой хохирол мөнгөөр илэрхийлэгдээд одоо яах болсон? Гарч гэм хорой хохирлыг арилгах болсон. За тэгвэл энэ нэр төр алдар хүнд ажил хэргийн нэр хүнд чинь эргүүд бол одоо нөгөө ёстой гомдол гаргаснараа цагдаад очиж болох нь иргэд очиж болох нь тийм ээ. За доромжлох гэмт хэргийн ялгаа. Доромжлох гүтгэх гэмт хэргийн ялгаа. Та нар юу гэж бодож байна? Доромжлон гэдэг чинь яа гэх юм? Гүтгэх хоёрын ялгаа юу вэ? Доромжлох бол баг тэгээ хүмүүс энийг ялгадаггүй юм шиг байна. Доромжлох болоод ирэхээр зүгээр гэр дотор байж байгаа гооч ахаа минийгээд ингээд хэлчих юм бол тэр бол эрүүгийн гэмт хэргийн доромжлол бол биш. Яагаад гэрт байгаа байхгүй. А эрүүгийн хуулинд хамаарагдах доромжлол яаж гарч ирдэггүй гэхээр олон нийтийн өмнө ялгаагааз энийг хүмүүс ялгадаггүй ерөөсөө ингээд яригдаад байдаг. Тэгэхээр олон нийтийн өмнө гэдэг чинь олон нийт гэж хаа вэ? Хаа вэ? Жагсаа цуглаа олон нийтийн хурал энд ер нь та нарын төсөөлөл бол гудамж талбай, за тэгээ хурал цуглаа, анги танки олон гэдэг. Яг хуулийнхаа хэм хэмжээний нарийн зохицуулалтаар олон нийтийн газар гэдэг ахуй хүрээнээс гадна, ахуй гэр орноос гадна гэхдээ нийтийн байрны позицэнд болох уу? Болно. Хоёроос дээш хүний нэргдэж ерөөсөө ойлголтны өөстө баахан жагсаал хийгээгүй 10 хүн байгаагүй шүү дээ. Юу нэ 2 хүн байсан гээд манай байрны 2 хүн байсан гээд ингээд чийчэд дэлдээд ээж болохгүй нэ шүү дээ. 2 хүнээс дээш бол олон нийт тийм өмнө дарамжсан. За бүртгэх яадаг вэ? Тэ нэр төр алдар хүнд ажил хэргийн нэр хүндэд халдсан, утаасан, үтгэсэн тэр мэдээллийг тарааж байгаа юм байна. Тэ. Ялгааны. За энэ бол эрүүг хуулийн 110 111 бол зүйл байна. Та нар тэрийг өөрсдөө уншаарай. За 110 111 чинь хөндрүүлэх шалтгаанууд байгаа. Тэ. 1 2 3 гэсэн. Тэр чинь нэг нь нөгөө эхний нөгөө хөнгөн зүйл залт нь хоёр нь араа хүндрээд тэм тэрэг үлдчихсэн ч юм уу дахин тэм тэрэг дахин одоо гөхөд оромжилсан гэх гурав дахь нь болоод ирэхлээр ноцтой хор хохирол учруулсан. За жишээлбэл юу бэ? Бас бодтой
энэ юунд биокомбинатад одоо социализм үеийн аюу хөлмөрийн баатар байсан. Тэгээ зах зээл ягаад хоёр ингээл божигнаа болоод тэрээ дараа нөгөө хүн чинь хүний чинь тэр дотор хин нэг хүн нь өндөг холгойлсон гэж ярьсан. Хулгайч. Хулгайч. За энэ дөөгч мэдэхгүй яваад байсан нэг л хүмүүс биш болол байсан. Сүүлдээ хүшээ чи өндөг хулгайлцсан юм асуудал болол найз нөхдөгүй идэхгүй штэ гэсэн чи өндөг болол. Тэгээ био жоохон штэ. Нөгөө баатар ч хулгайч гэж яриа гарсан. За тэгсэн нэг өглөө аажаад нэр төр алдар хүнд чинь зөвхөн өөртөө холбоотой байдаггүй. Түүний гэр бүл хамаатан саатан хамаарах бүх хүмүүст хамаатай болчихдог. Тэгээд дээр нь нөгөө хүний ажиллаж байсан хамт олон нөлөөлдөг. Тэгтэл хүүхэд нь нэг өглөө хичээлдээ яв гэсэн яваагүй. Яасан гэсэн намайг хулгайч баатрын хүүхэд гэсэн би явахгүй гэдэг. Тэгээд бүр тэр орчин тойронд амьдрах боломжгүй болж байгаа юм. Хулгай хийгээгүйгээ яаж нотлох юм? Яах вэ гэдэг асуу. Тэгээд сүүлдээ эрхээ шүүхээр хамгаалуулаад тэрийг албан ёсоор нийтлүүлээ. Тэгжээч нэг арай тэндээ амьдрах боломжтой. Хулгайч биш юм биш үү? Манайхан ч бас их туйлшруулсан шүү дээ. Нэрөө баатар хулгайч биш юм билий. Сонд гарцсан билий гэдэг. Хүмүүс өнөмшөөд ирдэг. Бас хүмүүс гинэн тийм ээ гинэн их тийм юу туйлшрах тал нь илүү байдаг. За иймэрхүү жишээ байдаг. За тэгвэл нэр төр гэж юу вэ? Тодорхойлох юм байна. Нэр төр. Алдар хүнд ажил хэрэг нэр. Ховийнхаа одоо За яа. Түүнтэй дараа явуулаад цаана нэг Арай өөртөө. Би хоёр хүн болсныхаа одоо би ч болоор тэрийг барай одоо өөрийнхөө бүтээж байгаа тийм бас нэг өөрийн одоо офис хийгээс илүүтэйгээр одоо монгол хууль нэг гэдэг бол эцэгхээс авнаас зүйл нэг төр бол энэ амьдралынхаа туршид өөртөө бий болох зүйл тодорхойлолт үнэлэмж. Тэ нэр төр гэхлээр нэг нь одоо материал хувь өөрөө. Тэгтээ тэр гэр марын хохирлоо өөрийгөө үнэлж байгаа биш. Өөрийнхөө нэр төрийг учирсан гэр марын хохирлыг үнэлж байгаа үнэлгээ тэр хүн өөрөө тогтоо. Хуулийн этгээд өөрөө тогтоо. Тэрнээс тэгтээ энэ дэр нэг практикийн асуудал гардаг. Тэр тогтоож байгаа үнэлгээ яагаад шүүх одоо ингэж хасаад идэг юм бэ? Зөв буруу юу? Өнөөдөр 10 сая төгрөг нэгт 1 сая төгрөг гаргаж шийдэж байгаа. Яг ингээд судалгаа хийгээд үзэхэд 94 оны хууль ернээс эхлээд би энэ нэр төр алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг нэлээд судалж байгаа. Сүүлд Сүхбаатарт докторат болгоход судалгаагаа шилжүүлж өгчээсэн. Би одоо олон юм үзэлтэд яах вэ? Тэгэхэд ерөөсөө нийт ихэмжилж байгаа одоо 100% бодъё. Одоо энэ олон жилийн турш одоо 100% бодъё. Гэм харын нэр юу лээ? Нэр төр алдар хүнд ажил хэргийн нэр хүндийн гэм харын хохирлыг нийт шүүхэд ихэмжилж байгаа нэхэмжлийг 100 гэж бодоход 2% шүүх хагасан байдаг. Нөгөө 10 сая нэгт 1 сая, 50 сая нэгт 4 сая гэх юм. Дээд тал нь шүүх одоо нэг 4-5 сая л гарч байгаа. Одоо сүүлийн үеийн жоохон зах зээл арга нэмж байгаа сүүлийн судалгаа. За эндээс би ямар анализ хийх гэдэг вэ гэхээр яаж шүүх хасаад байгаа юм бэ? Хасах хэрэг байна уу? Таны юу гэж хасах зөв буруу юу? Чи 10 сая төгрөг ингээ гаргаад ингээд яасан чи чи 1 сая төгрөг хэрцсэн байх гэж үзээд байгаа байхгүй. Би хууль чихээ буруу гэж боддог. Би чамайг өөрийнхөө гэм хараа үнэлээд өөрийнхөө нэр төрийг би 10 сая төгрөгөөр над ийм хохирол учирчлаа гэж сэтгэл санааны хохирлоо 10 саяар авах. Үнэхээр сэтгэл санаа хохирдог байхгүй. Зүрхэн өвддөг, зарим хүн даралтан нэгддэг, эмнэлэг тавьдаг. Нөгөө бүгд гэр нь барцгарна, гэр бүлийн зөөлөө уур амьсгал алга болдог. Айхгүй ч гэсэн айгүй үний юм шиг нөгөө хүн чинь хүртгүүлсэн хулгайч гэсэн хулгайч биш гэ өөрөө хичнээн хэлсэн ч хуу харахаар бас нэг жоохон харцтай байна. Энэ бүх юмны үнэлгээг 10 сая гэж яагаад яг шүүх хассан. Баримтаа баримтжуулж чадаагүй. За, нотлох баримт гэдгээ та нар чийжлээд үлдчихээрэй. Яг нотлох баримт гэдэг тэндээс ярьчлаа. Нотлох баримтаар чи өөрөө хэлвэл гэм хараа хохирлоо нотлоно гэж. Эдийн бус гэж Эдийн бус гэж байна. Би нэр хүн
хүчтэй хүн байлаа тий. За би одоо зохиолч байлаа гэж. Би нэг одоо газар дээр кино их гэрээ байгуулсан. Гэвтэл одоо олон нийтэд миний нэр төр тий алдар хүнтэй холбоотой худлаа бүтэглэг явна шүү. Тэнгүүд тэр гэрээ цэцлэгдэж байна. Тэр заавал тэрийг баримтжуулах хэрэгтэй юм. Миний бодлоор үеийн замаар хөлийг тэрийг олж авах гэж ажилласан. Тэгвэл би миний Энэ бол асуудал шүү. дандаа баримтжуулах Асуудал. чи 100 сая Миний хувийн бодол бол шүү дээ. Тэгэхээр асуудлыг шийдэхин тулд бид хуулийг харах хэрэгтэй. За хууль дээрээ бид анализ хийж бид тэнд гэж анализ хийж. Би бол шүүхийг ингээд яг зарим одоо жишээлбэл миний даралт хэвтээ дэмлэгт хэвтээд 10 хоног эмчилүүлсний төлбөр гэдэг мөнгө гаргуулах шүүхт нэхэх нь зөв. Миний нөгөө гэм сэтгэл зүйн гэм хохирлыг одоо нөгөө биеэр баригдахгүй нэр төр алдар хүндийн ажил хэргийн нэр хүндийг үнэлсэн үнэлгээ юм ин авч шүүх хасчихж байгаа байхгүй. Яг энэ хэвчээсийг би буруу гэж боддог байхгүй. Тэгэхээр өнөөдөр Монголын шүүх яг шинэ хууль батлагдсан, нэр төрийн асуудал гэм хохирлтой болсон, сэтгүүл зүй өнөөдөр бас ямар фронт хэлээ тийм ээ. Би бол энэ сэтгүүл зүгээр шүү дээ. Нийгмийг эмчлэх аюул том эмч. Та нар хамгийн түрүү сонсож өмөр гаргадаг, хамгийн түрүү олон нийтэд хүргэж чаддаг. Тэрний араас цагдаа сэргийлэх нь явдаг. Тийм биз дээ. Таниулн нь явдаг. Одоо үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл ямар нэгэн сэжүүр гаргаад ирвэл явдаг. Гэх мэтчлээ ингээд бүх юмд манай хэвлэл мэдээлэл тэргүй промптод явдаг учраас шүүх энэ аюулгүй энэрэнгүй хандаж ирсэн шүү нөхдүүдээ 98% хэрэгсгүй болгосон шүү. Тэрнийхээ өчн тухайн үед нэг 4-5 хэвлэл мэдээллийн байгууллага үнэн сонио цөөхөн газрууд тийм ээ таншуу сэтгүүл, ардын эрхлөө сэтгүүл, намын амьдрал сэтгүүл гэдэг хэдэн сэтгүүл хэвлэл мэдээллийн байгууллагатай байлаа. Одоо хэд болж байна? Гүцэтгэхээ байчлаа шүү дээ. 700 гаруй хэвлэл мэдээлэл юм ажиллаж байна. Оршин тогтнож байна шүү дээ. Яг оршин тогтнох юмд манай шүүхийн байгууллага, шүүх эрх мэдлийн байгууллага маш их үүрэг гүйцэтгсэн. Энийг хэлбэггүй л болохоос яг энэ өнцгөөс харуул та нарыг 100% хагуулсан бол яах юм? Хэдэн дээр бомаар өнөөдөр зарим давтуурцсан сууж байгаа шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр хэвлэл мэдээллийн минь шүүх эрх мэдлийг дэмжих ёстой. Та нар бас энд сэтгэлийн нэг өөр явдаг шүү. Энийг манай ямар ч шүүгчнэр ярьдаггүй. Ярих шаардлагатай. Ажил нэмчин. А гэхдээ нийгмийн нэг ороо босгаа нэг нийгмээс нөгөө нийгэм шилжиж байгаа энэ үед шүүгчнэр мэдрэмжтэй ажилласан шүү. А яг эндээ хууль зөрчдөг. Би тийм учраас тэгж хэлээд байгаа. Баримт байх хэрэгтэй шүү дээ бас та нар тэнийг ярихын тулд. Тийм ээ? А тэгэхээр энэ яаж юм гэхээр 497-г та нарт нэг уншаарай. Иргэний хуулийн 497. Энэ бол та нарт хамгийн хамааралтай. Тэгээ уншичаарай за. Тэгэхээр хэлж байгаа. Нэр төр алдар би бусдыг орхичээ. Алдар хүнд ажил хэргийн нэр хүнд эд хөрөнгөнд одоо санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэлээр гэм хор учруулвал гэм хорыг хариуцах үүрэгтэй. За тэгэхээр болгоомжгүй нөхцөл бий юу? Нэр төрд байхгүй. Заавал санаатай байдаг байхгүй. Сэтгүүлчдийн үйлдэл санаатай байдаг. Хүссэн хүсээгүй санаатай. Энэ нөгөө ягаад болгоомжгүйгээр орсон гэхлээр бусдын өнөө амь эрх, амь нас эрүүл мэндгээд явчихж байгаа.